Модны уур бол модны хорт хавдар. Бид үүнийг ашиглан бүтээгдэхүүн хийж байна гэдэг чинь нэг талдаа модоо амжилж байна, хоёрт үүгээрээ дамжуулан эртний өвөг дээдсийнхаа хэрэглэж байсан модон бүтээгдэхүүний ур хийцийг алдагдуулалгүй үр хоочтой өвлүүлж байгаа юм хэмээн ярих залууг цогтоотор гэдэг. Тэрээр модны уур ашиглан айрагны сүн, хул, сувенир зэргийг урлаж байна. Ураар бүтээл уралгаад мэдрэмж шаардлагатайгаас гадна дахин хизээж давтагдашгүй гэдгээрээ онцлог хэмээн тэрээр ярьж байсан юм. Нэг бүтээл уралгаад хэмжээнээсээ хамаарч 10-аас 20 хоногийг зарцуулдаг байна. Би энэ манай Эрдэнэт болохоор бас уур гэдэг юм чих ховор. Одоо нэг хангаа байгаад энэ хус юу ихтэй. Энэ чи бас Эрдэнэт чинь сүүлийн хэдэн жил нэгс ойж үлсэн юм билий. Тэгээд нэг бас залуу мод ихтэй болохоор энэ чинь залуу модон дэр нэр байдгүй. Ер нь их удаан олон жилийн хугацаанд ясан тийм гаж тийм ургасан. Одоо ур гэхдээ ер нь яг энэ модны хорт давдрал гэдэг юм билий. Тэгээ модны ажилласан юм бүркэлээд өний толгой шиг бүркээ ургацдаг. Бүркээ ургаад гаргасан л ургацдаг гэдэг. Тэгээд ер нь яг энийг хугацаа гэх юм бол яг нэг уулын модоос авчираад яваад ирээд хатаалганд орно, хатаана. Тэгээд нэг CV-г засаад эхлээд тоохор цахаад нэг аягны хэлбэртээ оруулаад ахиж буцааж ахаад нэг жоохон хэсэг хугацаанд бас нэг харж CV-г засаад. Тэгэхээр шууд авчиг хийчихээр бас нэг жовайн бас нэг янз бүрийн хэлбэрт орчдөг байхгүй. Тэгэхээр ер нь нэг 2 удаагийн засварт ороод нэг аяг нэг сүн гэхтэл авахтай нэг 14-өөс нэг 20 хоногийн дотор л ер нь цэвэр гарна уцаад хүнд одоо хэрэглэгчд бүрэн очно л гэсэн үг. За ер нь эхний ээлжинд би бол нэг яг өөрийнхөө нэг сурсан хугацаанд эхний нэг аяг бага ураас нэг аягнаас ахилсан аяг тагс нэг жижиг аврын одоо нэг 500 нэг литр орох тийм аяг хийж эхлээд тэгээд одоо улам туршлагачаад ерсэн сүүл рүү одоо ингээд айргийн сүн, айргийн одоо ийм цагаан эдний тавг, өдөр тутмын тавг. Ер нь гэхдээ ураар бол ер нь цаашдаа маш их олон төрлийн юм одоо сувенирүүд хийж болж байна. Ер нь тэгэл нэг жижигхэн одоо нэг өөдсөн мөцрөө одоо гутхны гой бариулны иш мөртл хийж байна. Ер нь төрөлдрөл юм хийж байна одоо. Юм билээ. Бас модны нэг хорт авдар юм бил. Яг үнэндээ бид нар бас модыг имчилж байна гэсэн үг. Яг бид нар нэг лам мама дээргийн гөгшүүлээс асуусан. Модны хорт авдраа энэ чинь модны давирхайг бөөгнүүлээд татаа авчгаа нөгөө мод чинь дээш нь давирхайг болгоо ургадгүй. Тийм гаж ургацдаг. Тэгээ ер нь би бас ингэ явах тийм дээр үе нэг мод бэлтгэдэг газрууд явах. Энэ чинь нэг мод чинь урчин модны ёроол хэсгэр байдаг байхгүй юу? Нэг метраас доош нэг метр 50-аас доор. Тэгэхээр дээр мод бэлтгэдэг тийм газруудад явахаар ингээд том дээр үе модны одоо хожуул байдаг шүү дээ. Тэрний юмгаар их байж тэрнээс. Тэгээ нь болж тэгээ буцаад явахдаа нэг будгаар шөршчдөг. Тэгээ нь яг бас нэг бодлын имчилгээгээд нэг бодлын бас үг дэцэх юмс эргэж ер нь л их олон талтай. Тэгээ нь ийдж явахдаа хүнс зориулаад хаалахгүй. Тэгээ одоо тостой хоолмол гэх нэг хострифтэй хоолмол гэх нэг жоохон шүл тосгтой хоол чи өөрөө шингээгээд тосыг авчдаг. Энэ модны одоо юу гэдэг чинь маш их одоо хүний ээлтэй ашигтай холбогдол ихтэй. Бас нэг аюулгүй байдлын ажиллагааг маш өндөр сахихгүй бол бас нэг жижиг айлгүй юм дээрс буруу алдаа. Тэрээр иргэдийн хэрэглэнээс хунцар савны хэрэглээг халах мөн эрт үед хэрэглэж байсан аяг тагшны хэлбэр хийцийг алдагдуулалгүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой гэсэн юм. За ер нь бэрхшээл байлгүй яг. Одоо энэ чинь нэг урандаа явхад маш их асуудал гарна. Одоо уулын модоор одоо маш их одоо нэг хөрөөгөө үүрэл олон километр алхах заримдаа буцаад баг машин дээр олохыг болтныг мэтлэг нэг ураа хайж ивж байгаад их олон километр явцсан байдаг. Тэгээд ер нь бэрхшээл байлгүй яг. Одоо юм бүхэн одоо бэрхшээлгүй одоо зүгээр одоо ингээл юугаар хийж идэх өнгөн шингийн гэж явах юм бол одоо хүний амьдрал юм бүхэн л ерөөсөн бэрхшээл байж идэг. Ер нь байлгүй яг. Одоо ингээд нэг бүтээл хийгээд одоо том ингээд уур авчирчаа. За энийг нэг сайхан бүтээл хийдэг явж байтал одоо том нэг 10 литрийн ч 8 литрийн сүм ч юм уу одоо ийм сайхан бүтээл хийгээ явж байтал дундаас нэг давирхааны заадал нэг байгалийн тийм юу орж ирдэг байхгүй юу? Гаднаас нь гоё харагдвч дотор талтай одоо янз янзын бас нэг тийм юу байж идэг. Тэр гарч ирэхээр одоо бас нэг бас бэрхшээл орно. Ийм сайхан уурыг одоо ийм болгочлаа одоо яана. Тэгээ нөгөө чи явсан хадал жижиг өрөнгө болгоч шиний. Тийм бэрхшээлүүд бас таардаг. Цаашдын зорилго бол одоо монголчууд би бол нэг ах дээр тэгээ нэг өвөг дээдсэн яваад тэрийг би нэг ахаас их бэлгшээсэн. Тэгээ нэг өвөг дээдсэн маань одоо бас нэг буцаагаад нэг өвөг дээдсийн ёс заншлихаа одоо энэ сайхан бүтээлийг бас нэг сайхан ахаад дүмдээ дэлгэрүүлээд өрөө хөлтөө өвлүүлжүүлдэг тийм зорилготой ер нь хийж байна. Тэгтээ ер нь одоо
энэ модын эдлгээд одоо энэ сав суулах хүртэл гарч байна. Одоо ингээл ойрч одоо энэ айргны сүнгээ чийдүүд ашиглаж болж айргээ ичиж байна. Буцаад эн чинь одоо будааг урлаа хийгээд дарчиж байна тийм ээ. Цэвэр ёко ерөөсөө. Тэгээд ер нь одоо цаашдаа энэ олон төрлийн юм их зорилго их байгаа. Тэгээд ер нь цаашдаа энэ бас зүгээр жирийн одоо энэ бас модоор энэ сав зөв энгийн одоо үнээс хаддаг сав одоо гурил удаан хадгалдаг одоо 20 литраас 5 литраас одоо 40 50 литр 100 литр хүртэл тийм гарах тийм бас манай ах ч гэсэн бас тийм төлөвлөгөөтэй л явж байгаа. Одоо тэгээ ах маань тэргийг би ч гэсэн туршиж судлаад бас цаашдаа ер нь бас нэг хужаагийн бас нэг энэ сав суулга одоо энэ аяг тав гаднаас орж иж байгаа тийм юмудыг бас нэг жоохон Монголынхаа өөрийнхөө эко талынхаа өвд эцгээ юу гэл одоо бас цааш нь ингээд уламжлаад аваа явах тийм зорилготой л байна. Түүний олж байсан хамгийн том уур 100 кг жинтэй байсан маань модны уур олдоц ховор тийм учраас олсон урандаа тохируулан бүтээлээ уралдаг гэлээ. Цогтбаатар модны ураа цуглуулгахдаа 7 дугаар ангийн хүүтэйгээ хамт цуглуулдаг байна. Түүний хүү аавыгаа үргэлж урамшуулж цаашид бүтээлээ урлахад нь их дэм болдог хэмээн тэрээр ярьж ирсэн юм. Манай хүүхдэд одоо би нэг хүүхдэд одоо нэг ингээд үзүүлж харуулдаг л да. Одоо өвгдөө эцсийн миний хүү одоо энэ чи юм байдаг. Энэ ши хоёулын урандаа хоёулын хүүгээ би урандаа авч явдаг. Одоо манай хүү 7 дугаар ангид сурдаг. Тэгээ нөгөө хоёр хүүхэдтэй болохоор ингээд их манай хоёр хүч их гоё юм ийж миний ам мон төгшөөгээд энэ аавыг байнга урамшуулдаг. Тэгээд хоёр хүүхдээ би одоо бас айгүй одоо манай том ах 12 дугаар анги л та. Тэгээ хүүдээ би одоо нэг өглөөж ихээ зоригтой. Одоо ер нь хойд бас нэг 8 дугаар орж ирэхээс одоо бол ингээд хоёул урандаа цуг явна. Энэ юм байдаг юм нөхөө энийг авч болохгүй энийг ингэдгээ шүүгээд тэгээ одоо ихний хэлжинтийн урандаа дагуулж яваад одоо ихний одоо нэг одоо ихнийх нь юу л одоо явж байна. Тэгээ одоо намайг юм хийхээр ороод ирнэ л дээ. Тэгэл юм хийчихэл гэрлүү харахад нэг аяа хэлээд аа үзий ямар гоё юм болсон юм бэ? Ямар гоё болсон юм бэ гэж хүүхдүүд минь урамшуулдаг. Ер нь тэгээд өвгдөөцөх юм гүр хүүхдүүдэд өвлүүлээ үлдээ нэгтгэж чинь тэгэл ийч одоо монголчуудын ганц өвсөө хэлэл ганц үрд үлтгэл одоо юм юу л та. Заншил.